Сайн байцгаана уу? Японы хэлний шинэ хичээлд тавтай морилно. Өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ те кара гэсэн дүрмийг сурах болно. За тэгэхээр те кара гэдэг нь ямар үед хэрэглэгдэх вэ гэхээр ямарваа нэг үйлдэлийг хийсний дараа дараагийн үйлдэлээ хийх үед хэлнэ. За жишээ нь аг хийчгээд б хийх. Өөрөөр хэлбэл а гэсэн ямарваа нэгэн үйлдэлийг хийчгээд эсвэл хийсний дараа Б гэсэн үйлдэлийг хийх үед энэ дүрмийг ашигладаг. За сетсузоку буюу энэ дүрмийг яаж хэрэглэдэг вэ гэхээр үйл үгийн Т хэлбэр байгаа. Тэр Т хэлбэрийн араас кара гэдгийг залгана. За жишээлх юм бол үйл үгийн Т хэлбэр миру харах гэсэн үг тийм ээ. Тэгвэл миру гэдэг үгийн Т хэлбэр нь мите. Тэгвэл хараад харцгаад гэвэл мите кара гэх мэт. За жишээ өгүүлбэр харцгаая. Тэ о аратте кара гохан о табемас. Тэ о аратте кара гохан о табемас. Сентаку шите кара буya o souji shimasu. Sentaku shite kara buya o souji shimasu. Gohan o tabete kara kusuri o nomde kudasai. Gohan o tabete kara kusuri o nomde kudasai. Terebi o mite kara benkyou shimasu. Terebi o mite kara benkyou shimasu. Тэгэхээр эхний өгүүлбэр Тэ о аратте кара гохан о табемас. Тэ гар аратте кара гэдэг үйл үгийн хувираагүй хэлбэр нь араав. Араав гэдэг нь угаах гэсэн үг. Тэгвэл тэ о араав гэхээр гараа угаах. Араав гэдэг үйл үгийн тэ хувилбар нь аратте. Тэгэхээр аратте гэсэн тэ хувилбар дээр тэ хэлбэрээс араас нь караг залгаад аратте кара. Тэ о аратте кара гараа угаагаад гараа угаачгаад эсвэл гараа угаасны дараа гохан о табемас. Гохан хоол табемас. Хувираагүй хэлбэр нь таберу. Хоол идэнэ. Тэ о аратте кара гохан о табемас. Гараа угаачгаад хоолоо идэнэ. Гараа угаачгаад хоолоо идэнэ гэсэн утгатай өгүүлбэр болж байна. Дараагийн өгүүлбэр сентаку шите кара буya o souji shimasu. Сентаку гэдэг нь сентаку сүрүү гэдэг үг нь болохоор хувцас угаах гэсэн үг. Хувцас угаах. Буя өрөө соожи сүрүү цэвэрлэгээ хийх гэсэн үг. Тэгвэл сентаку сүрүү хувираагүй хэлбэр нь сентаку сүрүү угаалгах хийх, угаах, хувцас угаах. Сентаку сүрүү гэдгийн Т хувилбар нь сентаку шите. Тэгвэл сентаку шите гэдгийн араас кара гэдгийг залгаад сентаку шите кара угаалгаа хийгээд хийсний дараа буя о souji shimasu. Өрөөгөө цэвэрлэнэ. Буя о souji shimasu. Өрөөгөө цэвэрлэнэ. Сентаку шите кара буя о souji shimasu. Угаалгаа хийчгээд гэрээ өрөөгөө цэвэрлэнэ гэсэн үг. Өгүүлбэр болж байна. Дараагийн өгүүлбэр гохан о табете кара kusuri o nomde kudasai. Гохан о табете кара kusuri o nomde kudasai. Гохан хоол таберу идэх. Хувираагүй хэлбэр нь таберу идэх. Тэгвэл Т хувилбар нь табете. Табетигийн араас караг залгаад табете кара. Гохан о табете кара хоолоо идчихэд kusuri o nomde kudasai. Kusuri им гэсэн үг. Nomde kudasai. Хувираагүй хэлбэр нь ному буюу уух гэсэн үг. Тэгвэл nomde kudasai гэдэг нь уугаарай гэсэн үг тийм ээ. Тэгвэл ному гэдэг үйл үгийн Т хувилбар нь nomde. Тэгээ nomde kudasai гэхээр уугаарай гэсэн утгатай болж байгаа. Тэгвэл kusuri o nomde kudasai гэвэл эмээ уугаарай гэсэн үг болно. Gohan o tabete kara kusuri o nomde kudasai. Хоолоо идчихэд эмээ уугаарай гэсэн утгатай өгүүлбэр болж байна. За дараагийн өгүүлбэр нь болохоор тереби о мите кара бенkyou shimasu. Тереби о мите кара бенkyou shimasu. Тереби телевиз зурагт мите кара
미루, хув이라고 хэлбэр нь 미루. 미루 гэдэг үгийн хув이라고 хэлбэр нь 미루 гэдэг үгийн тэ хувилбар нь мите. Тэгвэл араасаа караг залгаад мите кара үзчихэд те레비오 мите кара зурагтаа үзчихэд телевизороо үзчихэд бенкё шимас. бенкё сүрү хичээлээ хийх гэсэн үг. 테레비오 мите кара бенкё шимас. телевизээ үзчихэд зурагтаа үзчихэд хичээлээ хийнэ гэсэн утгатай өгүүлбэр болж байна. За дахиад эхнээс нь эхлүүлээд уншия. Тэを洗ってからご飯を食べます。洗濯してから部屋を掃除します。ご飯を食べてから薬を飲んでください。テレビを見てから勉強します。За өнөөдрийн хичээл таанд таалагдсан байх гэж итгэлтэй байна. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа. Баяр таа.